Монгол Улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд Баттцгийн урилгаар Хятадын коммунист намын Төв орны улс төрийн товчооны гишүүн бүгд найрамдагтад ард улсын гадаад хэргийн сайд Ваны Монгол улсад альчилж байна. Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрс өгөхөд барааллаа. 1994 онд Монгол улс бүгд найрамдагтад ард улсын хооронд найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1-р зүйлд хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнолд бүрээр ихэд байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үйл товтлох, дотоод үйл хэрэгт оролцох, эрхтгш харилцан ашигтай байх, инх тайвнаар зэрэгцэн орчих зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөшийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж заасан байдаг. 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол улс бүгд найрамдагтад ард улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд Улаанбаатар хотноо гарын үсэг зурж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосоо. 2026 оны эхний 4 сарын байдлаар бүгд найрамдагтад ард улстай хийсэн нийт худалдааны хэмжээ 11,225 тэрбум Америк доллар, үүнээс Монгол улсын экспортын хэмжээ 6.4 тэрбум Америк доллар, импорт 137 тэрбум Америк доллар түрээд байна. Монгол улсын нийт экспортын 92.6%, нийт импортын 37.4%-ийг бүгд найрамдагтад ард улсын зах зээл эзэлж байна. Бүгд найрамдагтад ард улсын гадаад хэргийн сайд Ваны 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд айлчилж байна. Гадаад харилцааны сайд Баттцэгтээ албан ёсны хилцээийнэ.